Яны дөнгөж сарсан эдгийн хавьяас хүчрхэн батрагдсан ч маш их тэнхийг шавхдаг ажээ. Бүрэн ядарсан тэр бэр өөрийн дийсэн дунд зэргийн араатны цогцос руу харж түүний засыг ашиглан хүчээ хурдан сэргийхэр шийднэ. Аюулгүй зайдсан гээж болфын баггаас эцэст нь унтсаныг хараад нэгэн дууссан болов гэж асан. Яг тэр үед Ян утаан дундаас амьд эрүүл алхон гарч ийн. Түүнийг харангууд баг тайвшруулын давлгаан тавтана. Ян тэдний зогссоор байгааг хараад бага зэрэг гахаж эргэж бууц гэж хэлснээ хасагч гээж болоод санаална. Гээж бол толгойнхоо ард талыг маажин тос болж чадахгүй санаа зовж түүнийг орхихыг хүсээгүй тулж үлдсэн гэж тайлбарсна. Бахийн нэг нэмэгтэй гишүүнгүйж ирээд Яны хувцас галдуулж чадсныг анзаарна. Тэр түүнд нэмэр тогтсогч том байж магадгүй гэж уучлалгүй. Ян чин сэтгэлээсээ талархаж гомдсгүй өмсөн. Дараа нь тэд бүгд тулааны шагнал руу анхаарлаа хандуулна. Өчин нэргэн тойрон араатны цавцас аваараа хөвтөж байлаа. Багийн нэг нь олзыг яах вэ гэж асуухад гээж бол бүх ажлыг Ян хийсэн тул түүний үгээр болно гэж шууд хэлнэ. Гэвч Ян тэднийг зогтаалгүй үлдсэн учраас аюул нь өнгөрсөн одоо шагналын хамтдаа суурьнд буцааж авч явъя гэж шаардна. Багуун динэж нэгэн дараатан биднийг халаагүйч энэ бүх хүнд цавцыг зөхөн эцэст нь биднийг өхөөж мэдх юм гэж ашигнаа хэлнэ. Ян унсан араатнуудыг зөхөөс татаасангууд тавлагч гээж болох гайхан чи оронд нь хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуув. Ян зүгээр л аврах шаргаачнууд амьдардаг газар руу явна гэж хэлэхэд тэр газар ямар аюултайг мэддэг. Гээж болсын анхаарлыг тэр даруй татна. Ганц аврах шаргаалч дангаараас сосмыг тарагдагч тэдний өөрөн дотор бүх зүйл өөрчлөгддөг гэж тэр тайлбарсна. Тэд асар том сүргээр амьдарч дижгчгүй хүчээр хамтдаа дайрдаг. Тул хүчирхэр дайчид хүртэл нэг л удаа хүрээж ирсэн бас амьд хахад ирэх юм. Тэнд ганцаараа очих нь угаасаа амиа ажталтаас хортой айдас гэж гээж болох сануулна. Сануулгын хэдий ч Ян итгэжтэй. Урагш хоошиг дэмгийн хിവэр байна. Өдөлгүй тэр шаргаачны өнөө оролцоо хурч ирээд тэр газараа хэдийн хүнээр дүүрснийг харна. Өөрөөр суурнаас хүчрхэг бүлгүүд цугларчээ. Ян олны дунд моо гэр бүл Рин гэр бүл хоёрын гишүүдийг олж харна. Дараа нь түүний нүд хүчрхэг оршихуйтай зогсох нэгэн өвөндөөж тавтана. Тэр ажил гэр бүжих бол гэж Ян эргэлзэх хагаад тэр нь төмөр соёо суурийн хүндэд дайчин чинь хавшигч болж таарна. Ийм олон хүчрхэг хүнийг дор цуглахыг хараад энэ аваад шаргаачны даалхавар зүгээр нэг аюултай биш гэдгийг Ян ойлгоно. Энэ нь ноцтой анхаарч татсан томоохон үйл явдал болж хувирсан ажээ. Одоо түүний ээлж энэ бүхэнд орж өөрийн алхмаа хийх цаг иржээ. Чин ахлагчийн хорц мэдрэмж хэнийг нь ойролцоогоос ажиллаж байгааг хэр даруй мэдэрч. Дуу хоолой өөрчлөгдөн таниулчиг барь гэж хүмүүстэй тушаана. Сүйдэрт нууцсан хөдлөгчгүй. Эрт дөрөө хизээ нэгэн цагт тэдгээр хүчрхэг бүлгүүдтэй холбогдох болно. Барьцаан дархан чиглүү мэдээж зөвлөлөхөд тус болж мэдэх гэдгийг тэр аль хэдийн мэджээ. Хамгаалагчид урагшгүй очин түүний хүрээшн. Чин ахлагч урагш шалхан Ян хэн болох яагаад толоос ажиллаж байсныг мэдхийг шаардна. Айцаа огт харуулжгүй Ян таминаар өөрийгөө жинхэнэ сорих чухалтай суур байгааг сонсоод тус усгаар ирсэн гэж тайлбарсна. Сэтгэл нь хөдөлсөн ч болгоомжтой хിവэр байсан чин ахлагч хүмүүстэй оргиж хэлнэ. Хүчрхэг гэр бүлүүдийн хинэн ч түүнийг танихгүй тул цугларсан дайчдын дунд иргэжээ тархана. Араасаа тэд бүгд Янийг таних өөрсдийнх гэж хэлэхээс татгалзах нь нууцыг улам гүнзгийрүүлнэ. Чин ахлагч түүнийг илүү анхааралтай ажилласан. Ийм авьяастай зарлах шилдэг дайчин олдоход ховор гэдгийг ухаарна. Түүнийг дэмжих хүчрхэг гэр бүлийн нэш чалга чадвар нь тодорхойгүй гараж үүсгэн бүр чалан асуулт төрөөч байна. Ахлагч чинь Яны хэн болохыг байцааж эхлэхэд Ян гэр бүлийн тэргүүн шорхоо орж ирээд эрээсээ бүрийг үгүйсгэн Ян бол манай хүн гэж бат итгэвчтэй мэдэгдэнэ. Яны харуулсан хүчийг бодоход энэ бол хаалаг алхан бөгөөд тэр иймэрхүү авьяасыг гараас гарах эрсдлийг огт хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Өөрийг нь маршлын шилдэг дайчин гэдгийг мэдмэс хинэгийн шууд эсвэрхийг орчтно гэдгийг урьдчилан таасан тал Ян энэ бүхнийг гайхахгүй ажиллаж байна. Рингер буш хамгийн түрүүнд хөдөөж чадсан хэрэг. Шуугийн тарихгүйгээр Ян дагаж тэдний дунд шингэн орно. Рингер бужийн тэргүүн хөрөөгач хөдөлгөөлгүй хүчрхэг холбоотон олж авлаа гэж бодоод өөртөө сэтгэл хангалуун байх юмстай. Түүний хувьд энэ бол ялалт. Энэ хооронд дээгүр өндөрт хоёр охин нуурчаас ажиллаж байна. Машия Рингер буш Яныг ямар нэг шарнал мэд булан авахыг оролдож байгааг харан дөрвөөсөж бас инээдтэй санагдаж байна. Хажууд нь Ювийн зөвшөөрч Ян бол Рингер бушийг хоёр зэрэглэлийн бүлэгт харьяалагдах хүн биш гэж боддог. Түүний бодлоор Ян шиг чадвартай хүн машин эсэрмэд өндөр газарт залран оргиж зогсох ёстой. Маршлын шилдэг дайчин гэдэг нь ийж басан тул жинхэнэ хүчээ нөө харахгүй болж цаашид тийм чамар байхгүйгээ мэдэж байна. Гэсэн ч одоогийн хүчээр юу тохиолдсон ч даван толно гэдэгтээ төвчтэй тул Ян санаа зовхгүй байна. Яг тэр үед нэвтөө зогс гэж ашигрч маршлын нэг дайчин ахлагч чинд бүрэлдэхүүн бэлэн болж ажиллагаанд бүх зүйл бэхэн боллоо гэж мэдээжнэ. Ахлагч чинь холыг ширтэн барцгаар авсан шаран толготын нугаасах тэр харцаа тавтамгц тэдгэрийг аваар шаргаачны өөрний үүд гэдгийг тэр даруй таньж мэднэ. Өөрийг нь энэ тавьчихсан яг тэр зорилго гэдгийг мэдэж Ян чимээгүй
удаагүй аж эхэлнэ. Ийхүү тэр эцэст нь энэ бүх хугацаанд төхөж ясан газартаа зогсож байна. Хосогч чин дайчинд байрандаа буц гэж тушаахад тэр эргэж зүсгүй дагна. Хормын төдийч алчгүй хосогч чин гараа өргөж бүгдийг ухрахыг тушаана. Тэр юу хийх гэж байгааг мэдрэхгүй дайчид шуурхай ухарна. Хосогч чин хурц төвлөрсөн байдалтай бүрж түүнийг ажилуулж эвд гэж тушаамарч хүчрэхийг эрчим хүчтэй бэрн тархана. Гин тэнгэрээс дүүл асгарч гасын надар химээр давшин үхсийн төвцгөө босгоно. Асар том гасын дэлбэрж шуурга мэт бөө. Бүхэл өөрийг дүүл дундаа автахад тэр үзэгдэл хурцсадмас болно. Ховсоосныг дайчин бишрээ харж асагч чин зүгээр хүчрэхийг биш харин бүрж түүний мастер гэдгийг ойлгоод төмөр сая баазын хүч чадлын учир тэндээс гарч байгааг мэднэ. Хадан цохон дээр тушааныг ажигч би хоёр ахин цачирдана. Нэг нь тийм бүрж түүн ямар их зарчтай байх бол гэж хэлээд асагч чин хэтрүүчийн болов гэж ирвэрсэн. Гэвч дотроо тэд хоёр үннийг мэдж байгаа. Төмөр сая бааз өөрийн гэсэн том зорилготой. Хэрэг нэг хүч ирэхийг бүрж түн ашигласнаар линха баазыг гартаа авахд тослно гэвэл тэр төлбөрийг тэд төтгөхөд бишнэн ойлгомжтой. Тулааны талбарт дүр эцэст нь бүтгэж хишгсэн давыг илчлэхэд бүхнүүд тийш иргэн. Довтлооны сүүжийн хүч дайчдыг хийж чадахгүй болгоно. Гэвч ямар нэг зүйл босохгүй байна. Аврах шаргаагчны нэгч цогцос харагдахгүй. Цогцос чалга, үлдүдэл чалга, зөвхөн тоос. Үнс дайчид тэр амьтад өсцсөний баталгааг хайн шурхаа тарж явна. Гэвч тэдний хичээл дэмий болно. Үүр хоосон харагдах бөгөөд эргэжцээ орж ирэхэд хурцтмал байдал нэмэгдэнэ. Галина тэр үнэхээр бүгдийг нь устгацсан болов? Эсвэл жинхэнэ аюул газар дор нуугдсан хэвээр байна уу? Бүдэн би байхгүй бол аврах шаргаагчны авиасыг хуулж чадахгүй. Гэрхүү хүчтэй давталгаа бүх зүйлийг үн соргосон тул яа нутгаа зангидан ишт бухимдан. Ойрын хатнаас ажигч буй юунуудыг жирэлхэн. Ахлагч чиний бүрэлдэхүүн ажилласан ч хэвтүүлсэн болов гэж дотроо бодно. Ийм хит хүчтэй давталгаагаар аврах шаргаагчны үрийг хөдлөх нь зүгийн үрийг шүрчөө татуулахгүй гэж найдагтай адил гинт нэг дайчин хачирхалтай зөв шанзаарна. Шаргаагчны талхад байсан газар таранхуй нөх бий болсон байна. Хинч Юрожиг нь харж чадхааргүй гүн харанхуй. Сониучч боломжтой ойртон ороход газар багас зэрэгчжирч нүхнээс хачин чимээ гарч ийн. Дараагийн агшин даварах ширхуучнууд давсгаа мэд цэцхэн гарч тэр газрыг хөдөлгөнөөр дүүргэн. Усан болон ширхуач мөлхөн гарч тоон хинийч төсөөснөөс холд авахд айдас тархан. Ахлагч чин цаг алдчихгүй бүгдийг тулаанд бэлтгэх ашигна. Дайчид игнэндээ орж тулаан ихнэ. Зин гэр бүлийн тэргөө урагш дайч гинха баазын машин дайчдыг өөрийг нь дахыг уриалхад имэх замбраагүй байдал игдэн. Тэд бүх хүчээрээ дайран орж яаны эрс сүрхтээ нүр тасан гэсхин. Дайчид хордон хүчтэй цохилт өгч шаргаачнуудыг тасцчин улам мэдвчтэйгээр урагшин. Нэг дайчин шаргаачийг алаад баярлан хашгирч 90 тойрныхныхаа урмыг сэргэн. Имэх замбраагүй байдал донд ян 50 хിവэр хурц нүдтэй байна. Унаасан аврах шаргаачны хажуугаар өнгөрөхдөө ян санамсаргүй мэд түнд гараа хөргөн. Яг тэр агшинд ямар нэг зүйл гинт хөдөөж эхэлнэ. Хүчний давалгаа би даяар нурсаж статус цанхан шинжлэрдэн. Ян дээд зэрэглэлийн хүч чадлын авиасыг амжилттай хулж авлаа. Биеийн изүү хүчтэй, изүү хорц болсныг тэр даруй мэдэрнэ. Тулааны имэх замбраагүй байдлын дунд ян ингээд авиасыг хууж авна. Түүнийг нэгтгэхүү гэсэн зорвс оюунд нь тодорхойгаж ирнэ. Гэвч дайсан хүрээж аюул ойртож байгаа энэ мөч тохиромжгүйг ян сайн мэднэ. Авиасыг нэгтгэхэд бүрэн анхаарч шаардлагатай ч тулааны талбар огтхон аюулгүй биш. Эргэцэлгүйгээр тэр хордны авиасаа асааж би нашин зөөр бүтгэж чадах болно. Эрдэнэ нэрчим хүчээр харж сүүдрийн нэлдээ дуудаад дараа нь сүүдрийн ноцгоо химээх дараагийн зөвхөлтөө тавина. Тэр бараг үр үзэгдэх болцоо олох болж дайснуудыг чимээгүй хүн гэр хаагаар цэсэн явна. Аврах шаргаалчнууд хариу үзүүлж чамжилгүй нэгээрээ унана. Гин тагаар өөрчлөгдөж хүнд дарамт тулааны талбарыг бүрхэн. Энэ дарамт төвхөн амьсгал багтмаар бөгөөд хүн бүрийн хөл доорх газрыг даргана. Бүхнүүд түрүү эргэж тэнд асар том дээд зэрэгчийн аврах шаргаалж гарч ирнэ. Аимшигт хүчин 400 тарж хамгийн зөрөгтэй дайчдын хөтөл байрандаа хөшөөх болгоно. Айдас олон түмний дунд дагалгааж ухрах тушаал тулааны талбар даяар цуурайтна. Зарим дайчид доктор ирсэнгүй. Тэд эргэж цавтаж бусдыг дахыг хашгирна. Хөлийн чимээний жигэнж зэсгүүд хаягдаж талбай тэр даруй имэх замбраагүй болно. Хол байсан зарим нь араас нь гүйцэх хичээж хоцрохгүй тул цөхрөнгөө барж хашгирна. Тэдний дээрээс юун өндөс тгээс ажиглана. Хүн бүр ийм хортон цогтж байгаад доголон инээмсэглэн. Тэдний хэсэг чадваргүй нөхөд гэж нэрлээд тэр 50 ажирахгүй ёо. Цэцгүүс хөдөлгөө зогсно. Хамтрагч Шон Ян дотор үлдсэн санаа зовж яхад юу вэ итгэжтэй хэвээр байна. Ян итгэдэг учраас түнд юу ч болохгүй гэдгийг тэр шууд сануулна. Дайчид биенээ буруутгаж эхэлснээр тулааны талбар айдас тавтана. Тэдний өөр хэдэн секунд тутамд узан чангарна. Хин нэгэн хүчтэй нь энэ дэд мангсын эсрэг гарч ирнэ гэж найдсан ч хинч гарсангүй. Хүчний авиастай дээд зэрэгжийн аврах шаргаачтай ямар ч аваа маршил дайчин тэнцэж чадахгүй нүгдэлтэйгээр тодорхой болно. Ялангуяа тэр хэмжээний хүчин их эзний түвшинтэй тэнцэж байхад найдвартай гэж тооцогддог байсан чинь ахлагч хэл цогтөгч нь болж таарна. Түүний хорсон явдал озонхийн айжснийг бачна. Хамгийн их пижсэн хүмүүс нь хамгийн найдваргүй нь болж таарна. Шаргаачны үрний гүнээс хашгираан цуурайтаж нэг дайчин энсха хорцтгэн. Агаар улам өтгөн хүнд болно. Түүний хөл үз үзэгдэх ачаан дор нуурна. Дарамт нэмэгдэж хүчин саж эхэлнэ. Гэвч өдгөн манан дундор ян удаа ширхэн оронд улам хурдан хөдлөнө. Бусад нь нурч унаж байхад ян урагшилж би энэ хар хогдсон юм. Энэ манан замасны биш гэдгийг тэр мэдгч байгаа ч хэрэгцсэн.
хүлээсэнгүү. Зүүн савнан сэрч түүнийг зайч чивдэрнэ. Алхаа нь улам төрөснө. Анхаарч нь хорцдож энэ манан бол хүч дарагч болохыг тэр ойлгоно. Тэр нөдөөс үхэж төрнө. Харин өнөхөд бишэн биш. Энд биш. Одоо биш. Алтан шаргуулж бүрхийн хөдөлгөөнийг ялангуяа тодорч харагдах багуудыг ажиглах магадaltaйг мэднэ. Тиймээс тэр багаасаа чимээгүй хүн сасгаар шийднэ. Учир нь одоохондоо хорхон илүү аюулгүй сонгоцтой. Ахмад гээж Wolf-ын отрядыг ирэн харахад Ян тэдний ур чадварыг бишрэхээс аргагүй болно. Тэд тулааны талбарыг ийм наривч хитгэгээр цэвэрсэн тул мангасуудын ариг ясаас өөрөө ч үлдсэнгүй. Энэ бол цэвэрхэн ажиж бөгөөд тэднийг жинхэнэ ангуучид гэдгийг батлах бат натлахаа. Яйн улам хол зайлхад тэр танаас татус цанх дахин гарч ийн. Дээд зэрэгжийн хүчний авиасыг амжилттай хоосныг батарч түүнийг нэгтгэх үү гэж асууна. Эргэж зэсгүйгээр Ян зөвшөөрнө. Нэгтгэхээс ихсэхэд хүчний даваалгаа бие даяар нь урсна. Энэ бол ердийн хүч чадал биш. Энэ нь бат бөх үнэмлэхүү мэд мэдрэгдэнэ. Ийм авиастай осноор Ян эцэст нь том гэр бүлүүд нөлөө бүхий хүмүүсийн эсрэг зогсож чадна. Тэр цаашид хин нэгэнд төсөөлөх шаардлагагүй. Ийм хүч түүнийг аюул занаас бамбаа бие дасан хүчрэхийг хүчин болгоно. Бүх зүйл дуусаж хүчин шин түвшинд гарахад Ян 50 шийдэмгий байдлаар урагшаа харна. Учир нь одоо гэртээ буцах цаг болжээ. Ян чимээгүй сууж оюун ухаан нь дөнгөж орж часан хүч дээрээ хивэж түзэрч байна. Нэгтгэр дуусахад дээд зэрэгийн хүчний авиас нь түнд анхны хүчнээсээ арав дахин их хүчгэн. Ян албан ёсоор дөнгөж ирээд дайчин ч гэсэн одоо анхан шатны авгаа машил дайчныг ялхан түүнд амхан болно. Гэртээ буцаж ирсэн цагаас хойш бараг ам нэгээгүй тул дуу яю түүний гайхшрын шигтэн. Хөшөө мэд хөдөлгөөнгөө сууж буй Ян ягийн ах гэхээс эрдөө ямар нэг мэрхэн нэгтний баштай төстэй харагдана. Яю түүнээс ямар нэг хариу авахыг оролдон ярьж эхэлнэ. Эхлээд түүнийг хол хүндий байна гэж зэмлээд дараа нь дүүжий хишгүүдээр эсгэж байна гэж давхина. Юун ч нөлөөлгүй болохоор тэр өшөөгөө авахар шийднэ. Хорон санааны инээмсэгчтэйгээр Янд бэлдэж буй хоосондоо хитрхи их дас хийж өөрөө буруутай гэж заршина. Хэсэг хугацааны дараа тэр орой хоол бишин гэж дуудахад Ян эцэст нь бодлоосоо сарж ойртон нэмэн тэр ширээ дүүрэн байхыг хардаг. Ширээн дээр гайхмар олон янзын хоол дэжигтэн. Яю бахархалтайгаар хаачийг шаргуу ажилласан болохоор энэ бүхнийг чам зориулж хийсэн гэж хэлнэ. Яй нэмсэглэн хийсэн бүхнийг нь дуустал эдхий амлана. Холоо идэх гэж ятлагын таалах тагшин. Яю араас нь дөргөлцөн ядаж хоолоо амсаад явдаа гэж гомдно. Гэвч Ян халхаа онгойлгоход гадаа загсах хасууч гээл уулыг хараад гайхна. Гээл бол энгийнээр мэдчирээд орж ирч даал хорын шарамлаас Яны хойг авчихснаа хэлнэ. Тэр зузаан боодол гаргаж Ян хидийг осныг харуулна. Ян ээлтэйгээр хэрэггүй гэж татгалцахад гээл бол талхаас эсрэн зөвшөөрдөггүй. Учир нь бүгд хувиа авч байгаа. Ян ч гэсэн ажиллах нь эрэхтэй. Ян бодлыг аваад ахлагчийг хамт хоолохоор өрийнэ. Гээл Wolf-ын нүд хоолыг хараад гэрчдэж огт эргэлзэлгүй зөвшөөрнө. Тэр суугаад идэвхцөөрөө ийм амттай гэрийн хоол идээгүй удажтэй гэж баяр хүртэгөө хэлнэ. Ян намхнаар одоо тэнч өсөөгүй байна. Хүссэнээрээ идэх гэж хэлнэ. Яю жаахан давсархаг бачгсан болов гэж асууж. Ахлагч гээл Wolf ингэнээс татгалцсан. Тэр надад бол дажгүй амттай байна. Энэ удаа даасаа баг хийсэн болов гин. Үүнийг сонсоод тэр амтхан идэж байгаа сэтгэл сонголон мөрөө авчихна. Хоцсны дараа гээл Wolf Яс руу эргэж юу ярих гэсэн юм бэ гэж асууна. Ян сүүлийн хитэн өдөр гэртээ тасгал хийжсэн болохоор юу болж байгааг мэдэхгүй гэдээ хэлнэ. Тэр аратан устгах ажиллагаа хэрхэн явж байгааг мэдхийг хүснэ. Гээл Wolf төмөр соёо бааз болон Ринха бааз хоёулаа асрах хурсамсныг ярина. Аш хэдийн тавь гаруй шилдэг маршалтай чинь нэмээ алдсан гин. Бүр дорн гурван нагуу маршалтай чинь ч бас нас барсан байна. Цацсан яа. Энэ нь аврах шаргаачны өрөнд болсон уу гэж асууна. Гээл Wolf толгой тохин эхний бүлэг маршалтай чи тухарсны дараа хоёр дахь хамаагүй хүчтэй давлгаа гэж хэлсэн гин. Гэвч тэрч байтугай янж чадаагүй. Аврах шаргаачны өрөнд юу болсныг сонсоод Ян баш мөртөн. Гээл Wolf үргэлжлүүлэн байдал маш настай болсон болохоор төмөр соёо бааз багшийг илгээж байж шаргаачнуудыг устгасныг ярина. Их багш оруулж ирсэн нь тулаануудын аюулын түвшнээс хол тасныг ичгэж байгааг Ян ойлгоно. Дараа нь Ян хөдөлтөөний зам эцэст цэвэрлэгдсэн үү гэж асууна. Гээл Wolf тийм гэдгийг батлаад гэхдээ төмөр соёо бааз үнэндээ юу төлөвлөж байгааг мэдэхгүй гэж нэмэн. Яа ийм асар их хүн амийн бүхэнд үнэхээр үн цэнтэй байсан болов гэж бодож төмөр соёо бааз гэдэг нэр толгойд нь нэрвчтэн хідэн үг солилцож талхахсны дараа Гээл Wolf явахаар бижмэн. Ян баяртай гэж хэлэхэд Гээл Wolf бүтэхгүй дахин уулзсан гэж тайвшруулна. Гээл Wolf гарч авахтай зэрэг Яны хаалхан дүүрний зочин нэвнэ. Нэгэн ирээ ирэхээр өөрийгөө моо гэр бүлийн төсмөс моо юан химэн танилцуулж гэр бүлийн тэргүүн Яныг хоолнд дайсахыг хүсэж байна гэж уйлаа өгнө. Ян гинтийн урилганд гайхаж эргэлзэн. Тэр удаан бодлогоор мо юанд сүүлийн үед гадагш харах сэтгэл байхгүй байна гэж хэлнэ. Мо юан Янид тооцолж ширүүн хариу үзүүлж дөө нэхэмсгээр өндөрсөн. Учир нь мо гэр бүлийн урилгаас татгалзах зэрэг хинч харагч байгаагүй. Гээл Wolf форцож байдлыг намжаах гэж 50 years цагийг санаж болгоно. Гэвч мо юан түүнийг үл тамсарлан өөртөө сайн бол дуулах хортой бай гэж Яныг сүрдүүлнэ. Гээл Wolf Яныг байдлыг улам муудахлахгүй гэж дахин
хурдан орсдно. Гэвч байдал ямар ч байсан хорцдно. Мо Юан Йений мөрөн дээр хараа тавихад Баатар тэр дараа мог өөрсдөө татаж, царайг нь газар цохиж, гарыг нь тоглоно. Хүчний ялгаа тодорхой. Ян тайван байж, шин авиас нь үнэхээр ямар хүчтэй болсон бараг өөрөө гайхна. Тэр гээл бас санаа буу зов гэж хэлээд байдлыг үл томсорсон. Харин Мо Юан өөр хэлэн дарамжтай талтан бааз руугаа гүйж буцаад өшөө хот ангарсан. Бартон зан нь бут нэрэгдэж, дотроос хөвтөсөг богтны хишигнэ одно. Мо гэр бүлийн ордонд Мо Юан гэр бүлийн тэргүүний өмнө сүдэн шодрох эсэхгүй байна. Царай нөтөлд дарамжлаар дүүрэн тэргүүн суу хандан өшөөгөө хулхайгүй байна. Шийдвэрийг байжин. Мо гэр бүлийн одоогийн тэргүүн Мо чанын түндүү хүтнэр харж чамайг өрөөсөг хүрэх гэж явуулсан болохоос бодлон өсөг гэж яваалаагүй гэж санаасан. Мо Юан яран өөрийгөө өнгөөлж өөрийгөө иждэг. Хүнд түвштэй байсан бөгөөд зөвхөн хийсэн гэсээр нь хийсэн гэж зүтгэн. Тэр Мо гэр бүлийн нэрийг сонсон даруйдаа дайсагнаж намайг шалтгаангүй битээгээ зогсохгүй. Мо хүн өөрийн гараар битсэн өрсөлийг таслан хайсан гэж мэдэгдэнэ. Үүнээс сонсоод Мо чанны царай хорно. Түүний бартан зан шархалсан тэрбээр ян урилгыг нь эсэргүүцээд нэрийг нь агуулсан цахилчийг зөвхөн урсан дуур нь хурч буцарж байна. Мо гэр бүлийн эрх мэдлийг үл тонсорч зөрчлөх хүн байна гэдэгт итгэвгүй. Тэр ууртай хашаана. Яг тэр үед сул ханиасаа хорцтмал байдлыг таслан гарч ирнэ. Хуучин тэргүүн Кангийн эцэг Чанчин сан хийж эцэгч төлөлтөн хажууд нь сууж байна. Канг хажууд нь гүйж очиад имээ ууна гэж шаардна. Чанчин даварх шаргаач надтай тулдахтаа зөвхөн амьд үлдэхийн тулд хариутай арга хэрэгсэн гэдгийг хүлээн. Энэ нь намиг нь орсон ч би хотыг нь хүнд гинтээжээ. Тэр дахин ширүү ханаад эцэст нь цөмөн нэвшгүй гинцэн үннийг хэлнэ. Канг эцгээ тайвшруулж найдвараа бүү арт хийж хэлнэ. Гэвч Чанчин толгоогоос эсрээд өөрийн биеийг хинээс ч илүү мэднэ. Гэмтэл нь бүрэн засрахгүй гэдгийг хөдөө сануулна. Түүнийг өгөхөд Мо гэр бүлийг хамгаалах хагуу дайчингүй үлдэн гэдгийг мэдэрч Чанчин уян хосоотойгоор ярина. Хүчирхэг өдөртөгчгүй бол гэр бүлийн ирээдүй харах хувь тодорхойгүй харагдана. Өөр нь буцарсараа хамаатан ян зүгээр гэр бүлийг хийж халбартана гэж хүлээж байгаа болов гэж бодно. Хэрэг тийм бол Мо гэр бүл илүү хурдан ажиллах ёстой. Учир нь ийм ховор авиасыг өрсөлд хүчтэй алдаж болохгүй. Кангийн царай хүрнэ. Ээждэг өөрөөсөө бүтгэгдсэн тус одоо Яний хүчээр авчина. Гэсэн ч Канг Ян тэдний нэг биш гэдэг санааг гарган түүний овогня. Тэр бол гадны хүн. Түүнийг барьж авсан ч Мо гэр бүлд үнэхээр үлдэх гэдэгт хэрхэн итгэх юм бэ? Чанчин дүүнд ч бас төзөлтгөө бэлэн байна. Тэр жижигхэн шийдвэргэж аимшигт үннийг ичлэн. Дотор нь байгаа шингэн хүний хүсэл зэргийг арчиж бүрэн дус хуртай болгодог. Янд зөрөөж бэлдсэн найран дээр нууцаар хэрэгжих ёстой байсан ч одоо үнийг эрт хэрэгжих болжээ. Чанчин шилийг Канг дөгөөд найдвартай хадгал гэж хатуу сануулна. Канг шийдвэрсэгтэж хийх гэж буй зүйлийнхээ бүх хөндийг ойлгоно. Учир нь энэ бол зүгээр нэг эрх мэдлийн тоглоом биш. Энэ бол хүний сэтгэлийг гутаан дарамжлал. Чанчин төлөвлөгөө одоо тодорхой боллоо гин. Эхлээд Яний хүсэл зэргийг арчина. Дараа нь түүнийг Мо гэр бүлийн нэг болгосон хурамч танил байдал өгнө. Олон нийтэд түүнийг Чанчины хууж бос хүү гэж заашна. Ингэснээр өвийг нь Мо болгож өөрчлөх нь зөвтгөрдөн. Ингэвэл хинч түүний байр суурь, үнэнч байдлыг эргэлзэхгүй. Канг эцэг рүүгээ ширтэн. Хууж бос хүү гин. Гэвч энэ бодол эргэлдээ болж орохоос өмнө Чанчин хортон тайвшруулж хит бүү бод гэж хүдэ хэлнэ. Учир нь Ян түүний хүү юм уу? Кангийн хэм үү хамаагүй. Хамгийн чухал нь түүний нэр Мо. Гэр бүлийн өвийг өргөжлүүлнэ. Канг таагүй байдлаа нөхөйг оруулна. Өөрийнхөө нэр төрөөс илүү эцгийнхээ нэр төрөд санаа зовно. Гэвч Чанчин үүнийг үл ашиад цаг баг удаах тусмын өөр хүнтэй нэгдэх ёстой нэмэгдэнэ гэж шаардна. Цааш эргэлзэлгүйгээр Канг тушаалын хүлээн орч 10 хохлогчийг дагуулад 70 хорыг өөрөө биечлэн гүйцэтгэн гин. Хамтарсан хүчээрээ бол өнөө хүрч зүгээр нэг залуу дайчин гэж хардаг. Янийг барих нь амархан гэдэгт итгэжтэй байна. Мо гэр бүлийн төлөвлөгөө хэрэгжиж эхэлнэ. Тэдний нэг таринуул Яний гэрт чимээгүй хүн нэвтэрч орсон гэсэн мэдээ буцааж яваажна. Тэдний зорилго ингийн чарагс. Янийг бууж өгөхөд хүрэхийн тулд түүний дүү охиныг барих. Гадаа нэг баг барьж төхөөг мөрцдээр хот бижин байна. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж бай алдсан мэт харагдана. Одоо таших дохио өвтөгч ойртох тэр агшинд өрөөнд дуу цуурайтаж Ян хорч ийн. Ян тэднийг эхнээсээ хүлээж байсан. Отошт хийвчэд үүнийг хараахан ойлгоогүй ч тэд яг занган луурч ирчээ. Хурцадмал агшинд моён холбооны төхөөрөмжөөр яаштай ярьж хин нэгэн Яний дүү барьсан гэж хэлсэн. Хурдан хариу авахыг найдаж хоёр дахь хошигчийг дууцаар байхад дуун санаа засан сансагдана. Эцэст нь хариу өрөвч энэ нь Янээс дүү охиныг барьж авсан. Одоо дороо буцааж авчирч байна гэж тэр тайван хэлнэ. Хормын зөөр бүх зүйл хянжтад байгаа мэт сонсогдно. Гэвч дараа нь моён сэжигшиж ямар нэг зүйл эндүү санагдсан тус энэ хин бэ гэж асууна. Бусад гişүүд дүү охиныг хурдан шалгаад амьсахгүй байгааг ойлгоход цочирдох хөшин. Үнэн хурдан тархана.
ямар нэг зүйл аимшигтай буруу болжээ. Моён бүгдэд сэрэмжтэй бай гэж хашгираад дүү барьсан гэж хийсэн хүн төсчцаа дууцсандаа хастайг ойлгоно. Асар том жинхаа баазын дотор моёны дүүрөөсөө өөр хүчрхэг мо гэр бүл сүрж зүрхлэх юм байж болох талаар бодож эхэлнэ. Сүүдэрт нуугдаж буй хүнийг болохоор эргэн тойрноо ажиж тогтсон сэжиг нэмэгдэнэ. Хин нэг нь хариу үзүүлэхээс өмнө хоёр дахь хүн чимээгүй хүн. Энэ бол зүгээр нэг отолт биш гэдгийг ойлгоход Сандрс улан гүнзгэн. Энэ бол сүүдрийн хүсний алуурчны ур чадвар хэрэгж буй хин нэг. Бүхийг айдас нэмрэх ба бүгд тарч сэрэмжтэй бай гэсэн тушаал хашгирна. Яг тэр агшин дие хортны авьяасаа асааж хөдөлгөөн нь түүнийг нүдээр даах бараг боломжгүй. Нэг мөчид алах болоод тэрхэн гарч ийн. Моён нүдэн дээрх энэ гайхалтай хортыг хараад амаа ангана. Нэг нь Йенгийн байршлыг олж засар харагдлаа гэж бодтол хөдлөх төдөд Йен дахин алга болцсон байна. Хорт нь хүмүүрийг эргэлзүүлж давталгаа болгоно нь ямар ч нэг алхам хацардаг. Йен сүүдэр эрт гаргаж харанхуй бүх талбай бүрхшид дайсан бүрийг нэг нэгээр нь настгаж эхэлнэ. Моён дэд талын балтаагаа холбогдож байглаасаа айсан хариу нь Йенийсний батлна. Үүнийг сансаад Моён уурж бүгдэд түүнийг барихыг тушаана. Хамгаалагчид дайрч орт Йен нохрохын оронд хүчний авьяасаа асаана. Хоёр дайсан зэрэг тогтолцоход Йен хоёр зөнгөн амархан хааж хайна. Эргэн тойрон дах бүгд гайхшиж хүшиж Моён Йен хоёр цохилтыг им амархан төсвөрсөн тэтгэхгүй байна. Түүний хувьд Йен зүгээр л элит түвшний дайчин даах хэвээр байсан ч харж буй зүйлийн эсрэгээр нь батлав. Йен жинхэнэ хүчээ нууж байгаа нь ойлгомжтой. Энэ бол Моёнгийн амархан диж хүн биш. Йен 50 Моёнгийн өмнө зогсож Мошогийн эцэгтэй нүр тулж байгаагаа мэдсээр өөрийнх нь болохоо хэлнэ. Моён 50 байхыг хичээж албатан инээн сэвшин. Йен минь өршөөр цосорсохгүйгээр ивлэрий гэж санал болгоно. Гэвч Йен хэлсээр сонирхгүй. Харин Мошог арсан нь өөрөө гэдгийг хүүтнэр ичнэ. Моён уурсахын оронд толгоогоо гудайлхан зөвшөөрч өөрийн хүүг өсгөө гэж хэлээд Мошо Йен гондосон биз тиймээс хүлэн завстай гин. Моёнгийн дунд цөхрөж нэвчиж амиа өршөөж ихин толт мөнгө эрх мэдэл Йенгийн хүссэн бүхнийг амлангуй чившин. Гэвч Йен хайрахгүй 50 ураг шалгаж нүдээ дайсандаа таринан асуг хийх томроос нэмэн тасчих дуртай гэж хэлээ тэндэн дуусгана. Йен өшөөгөө авахтаа хизээч хүлээдэггүй. Дүүгэн гондосон хин боловч уушигдахгүй. Ямаг тариугаа авдаг. Энэ удаа Йен бүхс гэр бүлийг нь устгах гэж амсана. Хоол зайд цайс шиг агуу гэрийн дотор нэгэн асагч 10 агуу асагч яагаад буцаж ирээгүйд гайхна. Хүүн түүнийг тайвшруулж 10 асагч хинхаа баазыг сахиж байгаа тал муу юм болохгүй гин. Гэтэл яг тэр үед тэнгэр гэсгэж гэрчсэн эрт тэдний гэрсүү нэсэн ирнэ. Йен нэрлээ. Тэр ярахаар ирээгүй. Хамгаалагчид сандран хашгирч тэдний баазыг тогтлох зоригтой нь хин бэ гэж шаардна. Йен утаан дундаас гарч ирээд амийг нь авахар хүн яваасан та нар өөрсдөө одоо хин бэ гэж асуух зөрчтэй байна гэж хүүтнэр санаална. Тэр асуухаар ирээгүй болохоор инээдтэй санагдана. Тэр бүгдийг нь устгахаар ирсэн. Кан Йен зөө ширтэн хин болохыг таньж дуун чичрэхэд айдас тархана. Кан Йен яагаад энд ирснийг 10 агуу хаслагчид юу болсныг мэдхийг шаардна. Йен нэрвэж зүрхээ хариулж ахлагчдтай удахгүй өвцөн. Харин энэ ертөнцид биш тамд гин. Кан хариу үзүүлэхээс өмнө Йен шууд давталж цээжиг нь зэсэн гарна. Хүүгээ нэг авшинд төхийг хараад Кангийн эцэг хашгирч амьгүйт хүүгээ өмнө хараад Йенг Монкс гэж дуудана. Зовлон нь хордон хэлэн байж хувирна. Тэр хүчрэхэг цохиж бэлдэж Йенгийн таньдаг тэдний нэг нь нөөц урлагийг гаргана. Йен үхийн аимшиг чаргаачнаас цогтхдаа үнийг өмнө нь ашигласан тал сэрдэггүй. Тэр энэ залмихийг аль хэдийн үтсэн. Ахлагчийн дүү өөрөөр хагарч хүү нөхсөн бухимдан бүхнийг энд буруутган ашигна. Хилэндээ хувцсноор өвдөж өвгөн шууд Йенлүү дайрна. Тэр цувраас нудраар цохиж Йенг гинтийн ухраан төрхөн. Хүчрэхэг хэлбэрт орсон өвгөн Йенгийн өсч түүний үзэн ядалтыг намдаахад хүрэлцэхгүй гэж ашигрч юуж болов түүний үхийг харна гэж тангарахна. Гинтлийн хабаасаар дууд дөхөө цураатаж алуурчин нэвтэрсэн тухай чанган харуулаг тархана. Хамгаалагчид коридороор гүйж тэргүүнээ хамгаал гэж ашигна. Гэвч Йен 50 хിവэр гэрийн тэргүүнийг аль хэдийн очсны дараа сая хариу үзүүлж байгаад нь хүрчтэй санагдана. Тэр мо гэр бүлийг тэнэг удаан гэж тохорхож түүнийг тэр даруй асгсан тушаал өхийг харна. Хамгаалагчийн давлгаа дээрч ордор давталхаас өмнө харанхуй дүрс олон төмнийг дүсэн гарна. Сүүдэр алуурчин гарч ирж хамгаалагчид хэдхэн секундэд унахад Сандрс хурдан тархана. Ахлагч итгэжгүй ширтэж Йен дээд түвшний дайчин шиг талдаж байгаа цэцэртаад энэ залуу хүн яаж ийм их хүчтэй байхыг ойлгож чадна. Энэ зөөр Йен харсаа ахлагч дээр төвлөрүүлж түүний ашиглаж буй нөөц царга барилыг ажигшин хэдий удаан нэмэд байх хол гэж бодно. Ахлагчийн хэдэн секунд тутам өсч тулаан эвнүүдээр үргэж хийнэ. Гэвч тулааны талбараас хол өөр нэгэн залуу өдөртөгч тэмцлийг чимээгүй ажина. Йенгийн хүчийг хараад мо гэр бүл гаднаас туслан завчирсан болов гэж бодно. Түүний хамгаалагч ахлагч зэд орцъя. Гэхэд залуу эзэн талхаас хэсэн тэр хүлээж энэ бүхэн хэрхэн өрнөхийг харах дуртай.
бай. Хуан уурандаа хашгирч Яны гайхалтай хортыг хараад цэчирдэн. Учир нь цохилт болох нь амархан харагдаж байна. Ян дахин зайлж Хуангийн тулаан өөрийнх нь талд ирэхгүй байгааг ойлгож ихнэ. Хөвшин сандарч ихнэ. Нөөц урсгал барихан түүний хүчийг хортон шахаж яхад Ян ядрагч шинжгүй. Дарамт нэмэх гэхэд Хуанжийн өвөөс тасламж дуудахыг бодно. Түүний архан бариад байх хооронд Ян тайван хിവэр давхархан өрөөслөөс гэж шааж байна. Архаа барсан Хуан утаан бөмбөг шидэд манан дунд алга болж цаг болох буюу цогтхыг бодно. Гэвч Ян шууд араас нь наалтна. Хөвшин хичнээн хортон хөдөлсөн ч Янээс харж чадахгүй. Учир нь Яны өндөр зэргийн хортны авьяас салхан босхоныг нь дагаж наална. Хуан дээр хараагаад огт зайг чадаагүйгээ ухаана. Өөр аргагүй болсон тэрээр Ян шууд дахин мэргэж хана. Ян нэрчтэйгээр инээмсэглээд өргөсөлж тулааныг өргөжлүүлэхэд бэлэн болно. Хөвшин зогтсон ч эргэсэн ч Ян ихсэн зүйлээ тусгаж таатай байна. Хуаны нөөц уршиг хязгаартай хүрч тэрээр хүчин тасарч байгааг мэдэрнэ. Бүдэрч унахтаа тэрээр энэ бол өөрийнх нь баамаа өвхийн төсгөж гэдгийг ойлгоно. Ян нийцсэн цохилт өгөхөд бэлдэж чиний төсгөж ирсээ химэн заршин. Аргаа барсан Хуан өвдөг сүвдэж амиа гойж Ян дүнэж башгүй эрдэн санаж болгон. Энэ бол миний хамгийн үнэтэй зүйлс гин. Янд танил мэдрэмж төрсөн ч тэрээр хагсаа хүжилдэн, хагсаа сэрдэн. Тиймээс тэрээр харахыг зөвшөөрнө. Хуан ямар нэг эсбийн бөмбөг гаргаж ирээд аваач гэж хэлнэ. Гэвч тэр ээжтэй инээх зур Ян шууд ухарна. Яг тэр агшинд бөмбөг дэлбэрч Ян шууд хартай зүг харвна. Зайш чадсан ч Яны нүрэнд бага зэргийн зураас үрдэнэ. Эд зүйлд нуусан хорн моо бөгхөр хож явахад бижин болохыг ичгэн. Хуан эцэст нь ялж өвхийн хорт хүнийг өсгөн гэж бодно. Инээх зур Ян тайван гэдгийг хавьяасаа сааж тэг даруй итгэн. Хуан итгэж үүшгэртэн. Ян яагаад ийм олон хүчрхэг чадвар байдгийг ойлгож чадна. Ян зүгээр л өчтэй инээгээд яг тэр зөв хүчний цэжлөө шидэн хөдөн үгээр үдэж түүнийг тэгтэй ертөнцид явуулна. Яа хан яагаад буцаж ирэхгүй хаан бол гэж бодох зур хамт гээс үл өөрийгөө асрагч мэд санагдана. Химэн гундна. Яг тэр үед Янгинд гарч ирээд гондончтой хамтыг барьж авна. Гээл Бүлф түүнийг харамгц нүүрэн тарширлаар гэрстэн. Ян ихчийг нь хараад өгсөн талхад Ахмад бүх зүйл шийдэгдсэн гэж санаж асан. Ян 50 толгой төхөн дууссан. Энэ мөчөөс их юм өвөхийн ха баз дээр байхгүй болсон гэдгийг батлна. Гээл Бүлф ямар хатуусан сэгдэж байгааг гайхна. Гэхдээ ийж бишгсэн болтой. Ян яа юу аюулгүй. Асуухачид түнд хүрээгүй эсхийг шалгаад тайвшруулах юм өсний дараа 50 гэмэрч байгаа сансаад санаа амарна. Тэр асууж шийдэгдсэн тул тэд хүүдэн дээврээс гараад төшөө буцахаар шийднэ. Явах зураа ян яыг бисгоход хэвтүүлээсэй гэж бодож байгаагаа хэлнэ. Энэ санаа Гээл Бүлфийг агшруулна. Харин Ян жирийн хүн хүчээ хортон нэмэгдүүлж харах байдаггүй гэж асууна. Гээл Бүлф баг зэрэг инээгээд тийм борин зам байдаггүй гэж тайлбарсна. Жинхэнэ ахид зөвхөн их хинжээний мөнгө зарцуулснаар ширдэг. Яг үүнд хүчрэхэг агууд шилдэг. Ян үнэн нь ямар энгийн байдагт гайхна. Сасхын өмнө Ахмад Янд дээд давхрын унтлагын өрөөнд амарч буй яйг очиж хараарэ гэж зөвлөнө. Ян толгой төхөн түүнийг харахаар дэшээ гарна. Яныг харамсаа яйг тайшраар дүүрэн түүнийг твэртгүй чачин. Тэр буцаж ирэхгүй байх вэ гэж айсан байсан юм. Гэвч одоо тэр буцаж ирсэн тул сэтгэл нь урсан гарч түүнд чанганааш мөн. Ян зөвшнөр айх юмгүй гэж тайд хоруулж өргөж хажууд нь бай хаамсан. Хэдийгээр сэтгэл нь хөдөлсөн ч яа үнэн үү гэж эргэлзэн асуухад тэр эргэлзэлгүй өгөөв. Энэ зөөр болсон явжийн тухай шинэ тарч ившин. Хүчрэхэг моог бүрэн өсгөгдсөн тухай мэдээ ойр орчим ихнийг сачирдуулна. Хүмүүс яа үнэндээ хэр хүчтэй юм бол гэж хайхаж төсөөлжсэнээс хамаагүй хүчрэхэг гэдгийг ойлгоно. Лин өвөг ирэхэд бүх зүйл хөдөлгөөнд орно. Засуу эзэн шин минжи хүчрэхэг дайчин шинцгийн хажууд идэвхтэйгээр орж ирж тэдний эрс чууд анхаарч татна. Нэг зарц зачдын тухай эзэгтэд мэдэгдэхэр гүйж очих зур бүстэн. Моовхийн үнэштийн тухай шимэгдэнэ. Моовхийн тэргүүний өвхөх ямар гинтийн байсан тухай нам гүм яриа тарна. Тэрээр нэгэн цагт хүндлэгдэж айлгадаг байсан ч төгсгөл нь гинтэлээ. Дараа нь Ярема овхийн хамгийн аюултай зэвсэг болох төмөр сувддоо шилжин. Энэ нууц эрдэнэ ямар ч талааны үр дүнг өөрчилж чадах хар хүчээрээ алдартай байв. Хүрэх зайн өргөн хохирош нөххийн аюултай. Зөвхөн номид үлдэхийн эцсийн аргаар ашиглагддаг байв. Гэрч түүнийг гаргаж тайсан ч Мо бүтгэвэдэв. Ян зөвхөн номид гарсангүй. Тэдний өөрсдийнх нь төмөр сувдын артын зүг эргөөч Мо чанчныг цохон өнөхөв. Тэдний нууц давуу зэвсэг болох ёстой байсан зүйл нь эцэст нь өөрсдийг нь сөрүүлсэн зэвсэг байж хавьлаа. Мо гэр бүж нөрсний дараа цоо ирээ тархаж ихнэ. Айсан амьд үлдэхстийн амнаас нэг зүйл тодорхой болов. Энэ бүх зүйлийг ганцхан хүн бүтээжээ. Хохирлын хэмжээгээр авч үзвэл түүний хүчдээд зэргийн их дайчинтай энэ зэрэгцхэн нэрвэртэйгүү. Хамгийн илүү сандархаж буй зүйл нь энэ хүчрхэг хүнгийн баазах биш бололтой. Зарим нь төмөр сая баазаас тэжиглэж эхлэв. Магадгүй тэд хүчээ үзүүлэхийн тулд Мо гэр бүл рүү энэ дайртыг цахан дагалсан байж болцсохгүй. Улам гүн санаа зовж гарч ирэхэд энэ тамиг хүчээ авав. Урд нь төмөр сая бааз хотолтойны зам барихыг санаж болгосон боловч таринуулаас ирсэн мэдээ илүү аюултай зүйлийг илчлэв. Тэдний баазын өрцөө асар том Монгос хаан төгсний аюул болж хувирахад ойрхон байгааг нь хамгийн хүчрэхэг дайчид хүч айх аюултай амтан. Хэрв тэгвэл төмөр сая бааз амьд үлдэхгүй байж мэднэ. Тэгэхээр энэ хотолтойны зам гэдэг нь баазаа нуран унасан тохиолдолд цогтох талд нүүдгийн зам байж болох юм. Хэрв линха төмөр сая хоёр бааз нэгдвэл энэ нь энгийн нэгдэж болохгүй. Өдөртлөг нөлөө нь хоёр хэсэгт хуваагдана. Нэг нь хоожин
хүчийг нөгөө шинэ хүчийг төлөөлнө. Тэр үед Лин гэр бүл хүртэл өөрийнхөө төсөө бүрэн духаасаагаа гаргаж чадахгүй болно. Тэд зүгээр өдөрт сая барьсан талын мэдтэй бэлхэж бож хувирна. Төмөр сая баазын гинтийн хүч үзүүлэлтээс боломж олж харсан Лин гэр бүл төргийн шурхаа хөдөлж нөхцөл байдлыг ашиглахаар шийдэв. Тушаалгарч ахлагч зэ шурхаа хариу үлдэж хийв. Тэрээр бүх томоохон гэр бүлд цавтад биечлэн хүргэж мо гэр бүлийн орхигдсан нөөцийг эзэмшин ашиглахыг урьхаар төлөвлөв. Тэр зургийн хүчрэг эмийн насар их нөөцийг ил гаргав. Тэдний тоо хэмжээ хамыг цочирдуулж Ахмад Гээж Wolf гэдгээр нь бүхэл шийдсэн газраас эзэн үнэтэй гэж үзв. Үн цэнтэн далмагцсан юу ахынхаа шийдвэрийг эргэцэж хурдхасаа өмнө буцаагач гэж шаардав. Гэвч Йен эдгээр эмжих нь бөгөөд гайхалтай үнэтэй гэдгийг бүдэд идэвхтэйгээр батлав. Үүнийгээ батлахын тулд тэр нэгийг нь юу өгөв. Уусны дараа тэр нөлөөг нь тэр даруй мэдэрч гайхан баясав. Өөрийн сахал өөрчлөгдөж эмийн жинхэнэ хүч үгүйсгэшгүй болоход бүх хэрэгэлзээ хортон цамхрав. Яин тэхний хар бэлдэж энэ удаад мянган навчд ойг зорж байлаа. Тэнд түүнийг чухал зүйл хүлээж байгаа гэдгийг тэр тайлбарлав. Мангасууд улам аюултай болж байгаа тул төмөр сая бааз аюулгүй байдлын үднэс олон хүнийг Линхаа бааз руу нүүсгэж хэрсэн бөгөөд норцож байдалд улам нацтай болжээ. Хоёр ахуй мастер хүртэл мангасуудыг зайлуулж барихад хэцүү байв. Хэрэг хамгаалалт нь нөрөөсгөл болно гэдгийг яа мэдж байв. Тиймээс түүний хувьд илүү хүчтэй болох нь сонголт биш. Зайлшгүй шаардлага байлаа. Ахан дөнгөж эргэж ирсэн сэтгэл нь хөдөлсөн хിവэр байсан яа. Яин бодлогыг дахин явах гэж байгааг хүлээж авахд бэрх санагдав. Гэвч тэр юу хийх ёстойгоо мэдэж гээх цаг байхгүй тус шийдвэртэй хിവэр байв. Яин түүнийг зөөлнөр тайшруулж дасгал сургуультай анхаарсаа хандуулжээ гэв. Имээ цагт нөө Ахмадын өдөрчсөн дор бие бэлтгэрийн тасгалаа өргөжлөл гэдгийг тэр санаалав. Явыг толгойд хөн чадах бүхнээ хийхээ амжиж болгоомжтой байгаарай. Гэртээ хүлээж авах болно гэж Энд хэлв. Өргөжлөл дараагийн хэсэг. Хэрэг танд таалагдж байвал лайк дарж савгсоо маань бүртгүүлээрэй. Дараагийн хэсгийг түн удахгүй хүргэнэ.